Ер нь 2008 оноос хойш зээлийн сан олгосон зээлийнхаа мэдээллийг Монгол банк руу нийлүүлэх зохицуулттай байсан ч хэрэгжээгүй ажил. Энэ ажлыг сая 24 оны 5 оны 4-р сард хэрэгжүүлсэн буюу нийтдээ 14 мянган иргэний 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийг Монгол банкны мэдээллийн санд нийлүүлсэн. Энэ дотроо 2 мянган хүний 389 тэрбум төгрөг нь гадаад зээл, 13 мянган хүний 12 мянган хүний 13 тэрбум төгрөг нь дотоодын зээлээс. За ингэж зээл нийлүүлснээр дараагийн үр дүн болох иргэн төлөлт огтом сайжирсан гэж бодож байна. За зээлийн иргэн төлөлт 25 оны эхний 5 сарын байдлаар 7 тэрбум төгрөгт хүрч 24 онтой харьцуулахад 81% өсөлттэй. За энэ маань нөгөө мэдээллийн сан нийлүүлсэн Монголигаар зээлээ төлөөч гэдэг мэдээлэл хургуулсан зэрэг ажлын үр дүн. Үүнээс гадна бид нэр журмын шинжилгээг 2025 оны 4 сард засгаар орж батлуулсан. Энэ журмын шинжилгээр бид ямар асуудлуудыг шийдвэрлсэн гэхээр илүү босрлын тэгш хүртээмжийг хангахад чиглэсэн. За тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн 5 төрлийн үйлчилгээг бий болгосон байх жишээтэй. За хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ямар үйлчилгээнүүд байна вэ гэхээр хамгийн нэгдүгürt нь журамдаа тухайлан хуулийн заалтыг оруулж өгсөн мөн барайл үсгээр тухайн журмын хэрэгжилтийг бид тайлбарласан байгаа. Дохионы хэлмэрчийг бас видео бичлэг гэж сангийнхаа сайтад байршуулсан 2 мэргэжилтнээс сургасан. За үүнээс гадна хамгийн том бас журамтай холбоотой ололтууд юу байна вэ гэж сонгож шалгалтын системийг 100% цахимжуулсан. Дахин систем нэвтрсний 2 давуу талтай. Нэгдүгürt бүртгүүлэхдээ төрд байгаа мэдээллийг иргэн заавал нотариатаар баталгаажуулаад авчирч өгөхгүй. Зөвхөн сургуулийнхаа урилга, сургуулийнхаа нэхэмжил хоёрыг л шалгуултанд оролцож байгаа иргэн системдээ бидэклж оруулж байгаа, файлаар оруулж байгаа. Бусдын дандаа төрийн хур системээс татж авч байгаа. Энэ давуу талтай. Хоёр дахь нь сонгон шалгуултыг тухайн суралцагчийн урилга төлбөрийн хэмжээн дээрээс үндэслээд автоматар эренбэлжиж байгаа учраас суралцагчаас ямар нэгэн ярилцлага, хувь хүний нөлөө оролцоо байхгүй зөвхөн материалын л бүрдлийн чек хийж оноог баталгаажуулах. Ийм л ажлын хэсэг ажиллах учраас хувь хүний оролцоогүй субъектив нөлөөг болсон гэсэн. Зээлийн нийлүүлсэн хөнгөлтэй зээлийн 13 мянган иргэний диплом боловсролын зээлийн санд хадгалагдчихсэн барьцаанд Монгол банкны зээлийн мэдээллийн сан руу нийлүүлсэнтэй холбоотой төгссөн сургуульд нь хөргүүлж иргэдэд дипломыг нь тариалгаж байгаа. Энэ маань өөрөөр хэлбэл Монгол банкны мэдээллийн сан зээлгчээр бүртгэгдсэн учраас тухайн зээлийн барьцааны диплом үндэсний аудитын дүгнэлтээр унцаас ийм хадгалагдаад байна гэдэг зөрчил байсан. Энэ маань 2 ажлыг шийдвэрлэж байгаа гэсэн үг. Иргэдэд барьцаанд байсан зээлийн дипломыг хөргүүлсэн. За нөгөө талаас дараагийн гол ажил юу байна вэ гэхээр энэ иргэн төлөлтийн зээл олгосон зээлийнхаа иргэн төлөлтийн хуваарийг заавал биечилж ирж эсвэл сургуулиас авах гэдэг иргэдэд хүндрэл учраад байсан бол энийг Монголиа руу өчигдрөөс оруулсан. Энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа. Илүү давуу талтай буюу захимжиж байгаа хэлбэр болж байгаа. За үүнээс гадна бүх мэдээллүүдийг нэлээд ил тод нээлттэй байлгах гэж энэ чиглэл рүү ажиллаж байна. Сайтад тухай бүр мэдээллүүд гэж босрлын зээлийн сангийн зөвхөн веб хуудаснаас гадна бусад 5 платформуудыг буюу сувгуудыг хэрэгжилж байна. Facebook, YouTube, Twitter гэдэг мэдээллүүд айлуулах нээлттэй өргөж байна. За үүнээс гадна зээлийн сангийн журам батлагдсанаас хойш бид орон нутгуудад нийслэл дүүргүүдэд аслагдсан дүүргүүдэд очиж журмынхаа хэрэгжилт тайлан мэдээллүүдийг хүргэж, за мөн гадаад дотоод суралцах боломжууд нь юу гэдэг.